Хөдөлгөөний хувьд өнөөдөр Монгол тоглогчтой оноо авалтаар тэргүүлж байгаа. Эхний тоглоом SC F's багаас ирэх юм байна. Хоёр багийн улирлын плей-оффын бүх тоглолтууд л ер нь үзэж фанатуудыг өөдөө завгүй юм тоглолдог. За тэгэлгүй яг тулгый. Маргадын эсрэг тохиол дундаас өсвөө шийдсэн тулгыгийн шидэлт Маргадын өдөөс амжилттай болсноор энэ тоглолтын эхний оноо. Ууганбаярын хурдан довтлогоо өөрөө довтлсон алдаатай дээр нэмэлт нэг шидэл. Зөвхөн Славсан цаана мөг төвшин нэг довхиж ороод мөг төвшин самбарын нөгөө талаас довтлсон ямар гоё довтлогоо вэ? Туршлагатай тоглогч юм. Баруун гарын маш гоё төгсгөл байлаа. Мөгч өдрийн хариу барьсан 3 онооны шидэлт амжилттай. Энэ хоёр багийн тоглолтод ач холбогдол өгдөг энэ тоглолтууд юм. Үзээр шог содорсон холын цаа шидэлт амжилттай болсон тооны харьцаа 7 дээр тэнцэж байна. 6 Нэгдүгээр энэ үед холын шидэлтийг амжилттай болгосноор тооны харьцаа баг тамирчтай тоглогчтой баг ч гэсэн хэмж авсан байна. Мөнх баяр тэр дорн нэгтрийн шидэлтэй хариуг болж баярын бөмбөгийг авчлаа. Задлсан саруул эрдэн суул шидсэн холын цаа шидэлт амжилттай болсон. SC F's багийн тасгалж олгочлаа. Хосон Нето болон Бразил болсон. Маш 13 байгаа. Ууганбаяр багийн ах чирээ талбайд орж ирсэн. Зай гарсан холын цаа шидэлт Ууганбаяр амжилттай болсон. Идэвхтэй хамгаалалт бөмбөгийн багтаа үлдээсэн. За дүлгөөн Ууганбаярын эсрэг алдаатай дээр нэмэлт гарсан. Ууганбаяр саруулын эсрэг нүрийн шугам дагаад орсон. Ууганбаяр хоёр хамгаалагчийн өдрөөс ямар зоригтой тоглохоо вэ? Үлзэн орших, дүлгөөн эргээд үлзэн орших. Самчныг унагсан үлзэн орших ямар гоё тоглохоо вэ? хурдан Ууганбаяр хурданда Ууганбаяр Eurostep яа. солгоогоор ямар гоё цацалт вэ? Тэгж байгаа мөч өдрөөс Слан дуудсан өөрөө шидхийг илүүд үтсэн холын зайн шидэлтэнд ойгоод орлоо. Хүнбаярын Ууганбаяр багийн хурдан давтгаа урд Петр Жок гардаа үлдээсэн дүүлгөөний давталгаа амжилттай нэмээд инх амар алдаа гаргажээ. Нэмэлт нэг шидэлтийг ган хуйгийн дүүлгөөн Эрдэн ямар гоё давталгаа вэ? Эсрэг багийн хамгаалнаа. Эрдэн задлсан Петр Жокт маш том орон зай үүссэн холын зайн шидэлт амжилттай болсон багийн 31 дэх оноо байлаа. Эрдэн оролцохгүй юм шиг байна. Гадар уцтай байсан юм шиг байна. За энэ үед юм шүү дээ. Жок тохиод өөрөө шидэлтийг гүйцэтгэсэн Петр Жокийн дараас хоёр олон шидэлт зүүн болон Банлагийн хамгаалт байсан Чингүн хоёр дахь боломжийг үүсгэхдээ Эрдэнийн ямар гоё дамжуулалт байсан бэ? Мөнх төвшин суурсан шидсэн холын зай шидэлт хариу тунлаа. За багш шиг хоёрын өдөртний дондор хийсэн. Нэгдсэндээ Ууганбаяр өөргөө тоглосон. За Ууганбаяр өнөөдөр үнэхээр тоглолоо. Өчигдөр өсрөө шидсэн Чингүний гарыг дагуулад өчигдрийн за үлдсэн шидэлгээ. За их төрийн ч үлдсэн оршихын дамжуултыг нь таслаад өөрөө самбартараас 2 оноо авсан. За маргаангууд Томас Робинсон дахиад Эрдэнэгийн эсрэг далайг хамгаалт сайн болоод байгаа. Энэ удаа Томас Робинсон за хүчээр гүнгээ орууллаа да. Маргадын үед одоогоор оноо авч амжааг байгаа. Эрдэнэ далай ийм том зайгууд юу гэж өршөөх вэ? Дундын шидэлт амжилттай. Надаас орж ирсэн. За Петр Жок Гоор шийдсэн. Step back 3 онооны шидэлт амжилттай. За үлцэн орших. Ямар гоё дамжуулт вэ? Цэдэв сүрэнгийн 2 оноо. Шилжүүлэлт одоо Маргад ямар гоё тоглоо вэ? Сафарын төсөл амжилттай. Надад зүлгөөн доор Томас Робинсонд ямар гоё дамжуултыг давуулаад өгчөө. Яг хамгаалагчийг давуулаад гарт нь өгтөө. Түрийн алсын зай шидэлт амжилттай. За тооны харьцааг ердөө 1 болгож ойртууллаа. Робинсон зэлвсрэнгийн эсрэг бөмбөг авсан. Робинсон довтлогоо самбартаа дамжуултаа болсон. За хамгаалалт тийм муу байсангүй. Маргад дундын зай шидэлт амжилтгүй цэдэвсүрэн 2 дахь боломжийг үүсгэж байна. Ээлж ихнээс л Италийн атлетик тасгалж болгочтой маш олон солилцсон. Өрөлсөн. Маш олон дуусдаг шиг. Энэ тоглолтод тэтгэх удаач тодорхойны самбараас авч явдаа. Маргадын шид амжилтгүй Эрдэнэ далай 3 дахь боломжоор оноо авлаа. Хурдан давталгоонд орж ирээ шидэх шидэлтийг боллоо. Үзэл дэсний байсан тий. Заслан авч байгаа юм байна. Доор дамжуул Томас Робинсон Эрдэнэ далайгийн эсрэг довтолсон амжилттай нэмээд алдаатай.
Нэмэлт нэг шидэлтийг Томас Робинсон гүйцэтгэн. Чин байрал тоглолтож гисэн энэхүү тоглолт 3 шидэлтгээ шидэлтээ. За зоригтой байна. Хоёр дараас нь шидэлтийг хийгээд 2 дахь нь амжилттай байна. За Ууганбаяр хоёр хамгаалчин голоор гарч ир сонцгой давталсан Төмөнбаярын Ууганбаяр. Акцийн шиг. Томас Робинсон болов. Цэцлүүлсэн линкээр яатчиход таад байна. Ууганбаяр хөөргсөн дов тулгай амжилттай. Нөгөө талд байгаа да энэ удаа тулгын түндэр хамгаалтыг хийж байгаа. Ууганбаяр солгоо яваад орсон дов тулгай амжилттай нэмээд алдаатай. Энэ тоглогчийг зогсоохон өнөөдөр үнэ 8 самбраас бөмбөг авах. Бидний 6 За энэ орнд Петрчок Ууганбаяр баруун дарж ороод задлсан Цэлмэг хамгаалчаа тохиж харгацаа сайдтай пигээ шидсэн хотын зай шидэл амжилттай болсон. Таны секунд одоо бичсэн цагийн орон 6 секунд байгаа. За Брэдфорд хурдан тоглоонд орсон Брэдфорд саруулын өөдөөс давталсан контакттай тоглоо. Багийн 78 хоноосон Брэдфорд тоглож байгаа. Үлцэн орших Кришн Брэдфордын бүгийг тасалж гарч ирээд маш их тоглоог амжилттай. Маргад саруулын эсрэг цаана Кришн Брэдфорд аваа шууж идсэн холын зай шидэл амжилттай болсон. Энэ үед 7 оноо. За Ууганбаяр металлаас хангалттай явсанд хамраад тавхад ороод ирсэн дүлгөөн дайраад орсон довтлогоо амжилттай болсон. Нэрෝгийн удирдын эхний тоглолт ч гэсэн эцсийн мөчөд шийдэгдсэн. Маш өрсөлдөөнтэй тоглолт болсон. Баавигийн дүлгөөн энэ үед довтлогоо амжилттай болгоод нэмээд алтааг салгасан. За хайцаг удаад байгаас хол бөмбөг авсан бөмбөг шилжээд Саруул ямар том зай өгсөн бэ? Саруулын хотын зай шидэл энэ том зайг юу гэж зүгээр өнгөрөх вэ? СЖФ хоёр Дүлгөөний довтлогоо амжилттай нэмээд алдаатай ган хуйгийн дүлгөөн. Мартин довтлогоо сугаа цацагт амжилттай болсон. Тооны харьцааг өвдө 3 болно. Бөмбөг авлаа да. Петрчок өөрийгөө маш гоё суулсан. Дундаа шийдэлт амжилттай болсон. Авигийн дүлгөөс цагийг олж өглөө Петрчок. Бөмбөг авсан. Нэг тохиж ороод гоё дамжуулт Эрдэнэлээ самбын нөгөө талаас тоглосон. За Эрдэнэлээ туршлагатай тоглож тэгээд Довтлогооны харьцаа болсон байна. Дүлгөө хурдан довтлогоо залж явсаар байгаад 2 оног багтаавч багийн Кришн Брэдфорд Славад дүлгөөний эсрэг татаа шидсэн дундын зай шидэлт амжилттай болсон. Ямар үнцэнтэй шидэлт. Хурдан тоглоод гараад ирсэн дамжуулт Эрдэнэлээ Брэдфорд холын шидэлтийг гүйцэтгэсэн Кришн Брэдфорд Бишрэлт Митапак 2 оноогоор тоглолтыг дөрвөн чиглэлээ. Зэрэг гараад ирсэн байгаа. нэмэлт цагт сунгах боломжтой ийм момент ирсэн байна. Үлцэн оршин алсын зай шидэлт амжилттай. Дээр нь алдаатай. Ямар гайхалтай тоглолтыг үзэж та бүхэн хүлээж авч үзэж байна. Шидэлтнээр амжилтгүй болсон. Ууганбаяр самраас авсан 3 секундын хугацаа байгаа. Ууганбаяр хитэнсбай тулаад амжуулсан Кришн Брэдфорд. Тоглолтын сүүлийн 30 секундэд Юу болоод байна? хэдэн чудаа онооны дээр дор оровдоо. Эцэст нь ясагч Бишрэлт металл болж байна үзэгчтэй. Яа, сүүлийн 30 секундэд хэдэн чудаа дээр дор оров. Фокс орол баруун зүүн гарыг 2 багаас ээлж дараалан солилцлоо. Сүүлийн 2 өдрөл 7 тоглолтыг цувралт үзсэн. Энэ удаагийн тоглолч гэсэн яг л плей-оффын уур амьсгалтай ийм тоглолтыг бид хүн хүлээж авч үзлээ үзэгчтэй. Үүнийг бид нэр Супер Сандей гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгж яах вэ? За энэ 94-93 ярцаатай Бишрэлт Металл баг хожтыг байгууллаа.